Улсын хурал онтрог компаниас 34% эсвэл ашигт малтамлын нөөц ашигласны төлбөр авах зээлийн хүүг бууруулах, Монголын өгөөжийг 53% хүргэх чиглэлийг тусгасан улсын хурлын тогтоолын төслийг өнөөдөр баталлаа. Оюу толгой төсөл нь 3 дахь хөршийн хамгийн том хөрөнгө оруулалт бөгөөд өнгөрсөн 16 жилд Монголын эдийн засагт их өгөөж өгсөн ч анхны 2009 оны гэрээний 53%-ийн Монголын хүртэх өгөөж хангагдаагүй нь улсын хурлын хянан шалгах төр хороо шинжээчдийн дүгнэлтээр батлагдсан юм. За ингээд шинэ тогтоолоор гэрээнд Монголын талын 53%-ийн хүртэх өгөөжийг баталгаажуулж 3 жил тутамд талууд өгөөжийн асуудлаар хилцээ хийдэг байх зохицуулттай болж байна. Илүү харилцан ашигтай, илүү хамтдаа тэгш хэрэгтэй, илүү нээлттэй ил тод байх урт хугацааны түншлэлийг бид нэр цаашдаа хөрөнгө оруулагч талдаа баталгаажуулж явах нэг түүхэн шинэ хуудас нэгдсэн гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ удаагийн тогтоолоор бол энэ хувийн нэлээчдийн гэрээг хэрэгжилтийг дүгнэж өнгөрсөн хугацаанд Монгол улсын бас хувьд алдагдсан боломж ямар хэмжээнд үүссэн бэ гэдгийг бас тооцоолох, түүн дээр арга хэмжээ авах ийм заалт бол маш тодорхой оруулж өгсөн. Тэгээ хувийн нэлээчдийн гэрээгээ дүгнээд Монгол улсын үндсэн хууль болоод бусад хууль тогтоомж нийцүүлж нэмэлт өөрчлөлт хийж байгуулах юм үүрэг чиглэл засгийн газарт өгч байгаа. Манай тогтоолын төслийн нэг бүлэг заалт бол оюутлогын төслийн экспортын орлого болон бүхэл үйл ажиллагааны зардал санхүүгийн үйл ажиллагаа нь төв банк болон арилжааны банкудад бүрэн буюу 100% дамждаг ийм тогтоолын төслийг оруулж ирж байгаа.